Maral Erdenkansuk from Mongolia, from Ulaanbaatar. За марлаа 9-10 настайгаас хойш бид хоёр 18 бараг 19 жил явж байна. Тий. Энэ маш их ажил болсон. Тэр марлаг сурж эхлэх үеэс ер нь Японд гадаадаас суралцж байгаа хүүхэд ерөөсө бараг байдгүй, дандаа японочууд байсан. Тэгээ бид нэр ерөнхийдөө яг л Япон хүн шиг дотор нь ороод ингээл үзэж тарсан. Мэдээж яг бидний Япон хэлний суур мэдлэг бол нэлээд маш том төвшиг болсон. Дээр нь марлаа өөрөө сургуульд яваад ингээд Японыхоо нийгэм нэлээд дассан байсан учраас тэгээ мэрэгжлийн клубт орсноос хойш бол тэгээд өдөр орой шүнгүү тэгээ хот хөдөө хамаагүй хаана шаардлагатай байна энэ болгонд явсаар хагаад өдий хүрсэндээ. Манайх амьдарч очсон хот маань Нагоя. Тэгээ энэ Японы Айч мууж өөрөө уран гулгалтын одоо Японы гол төв одоо цөм болсон газар байсан. Тэгээ маш олон ийм мэрэгжлийн клубүүдтэй, алдартай тамирчидтай. Тэгээд манай охин одоо нөгөө алдартай тамирчидтэй чинь тамирчид дуртай болоод тэгээд тэрнийхээ төлөө одоо би бас ийм тамирчин болно гэж хүүхэд мөрөөдсөн. Тэгээд энэ хүүхдийнхаа мөрөөдлийг гүйцэтгэхийн төлөө тэгэл тэнд явсан. Тэнд нөхцөл болцоо байсан. Хамгийн чухал нь мөсөн гулгуурын талбай, багш нар тэгээд мэрэгжлийн клубүүд байсан учраас үүнийг түшиглээд тэгээ Монголдо шинэ тутам спорт тийм учраас бас би бас жоохон хүч оруулаад ингэ суралцсан ба. Монголд мөс байсан бол айгүй сайхан. Ядаж хүүхдийнхээ амралтын үеэр ирээд Монголд гулгах боломжтой. Тэр үед тийм ч юмгүй учраас одоо амралтын үеэр нөгөө бүр төрөвчлсөн сургалт хийдэг. Тэрэнд нь оролцоод ерөөсөө тэгээд тэр чигээр баг Монгол руугаа ирэхгүй шахуу нэг хэсэг тийм байдалтай бэлтгэл хийсэн. Тэгээд бэрхшээлийн хувьд бол яг хуу мэдээж гадаад хүн учраас нөгөө ялгаа зааг бол байлгүй яг хуу. Тийм нарийн яриул зовлон бол байна. Гэхдээ тэрийг зовлон гэж үзэлгүйгээр улам уусгаад гэх юм уу те тэр хүмүүсийн соёл одоо тэр хүмүүсийн харилцаа энэ зүйлийг бид нэр хүндэтгээд тэрэнд нь нийцүүлээд тэгээд явж ирсэн гэсэн үг. Марлаа мэдээж айгүй хичээсэн учраас тэр хүмүүсийн хайр хүндэтгэлийг бас хүлээгээд мэдээж тамирчны одоо Монгол улсын тамирчин гэдэг ийм байр суурьтай болсноос хойш бол саппорт бол хэрэгтэй байсан. Ялангуяа эдийн засгийн тал дээр тэгээд хүүхдээ тэмцээн уралдаанд явхад бол байнга одоо өөртөөхөө зардлаар яг өөртөөхөө өвчин зүтгэлээр явахаас өөр аргагүй. Одоо гадаадын үнэтэй багшийг хөслөөд явна гэдэг бол маш хүндрэлтэй. Тийм учраас би одоо охиноо дагаал тэгэл хаанаас хаа хүртэл явсан. Гэхдээ энэ болгон эцсийн бүлэгт туршлага болж үлдсэн. Энэ өнөөдрийн марлагийн өөрийнх нь бас нэг карьерийн нэг хэсэг болсон учраас энэ тал дээр одоо харамсахгүй байгаа. Тий тухайн үедээ бол ямар нэгэн дэмжлэг байсан бол эднэр гэдэг ойлголтууд байсан. Тэр марлагийн яг цуг суралцж байгаа хүүхдүүд одоо нөгөө дэлхийн олон улсын том олимп, дэлхийн аварга одоо их дуулгуудад оролцдог тамирчид ингээд цуг байдаг. Тэнд мэдээж нөгөө Японы том одоо компаниудын саппорт одоо тусалцаа эднэр ингээ ороод энэ нөхцөл байдал бол газар тэнгэр шиг ялгаатай. Тэгээ энэ зүйл байсан. Тэгвэл бид хоёр одоо Монгол хүн гэдгээр бол хизээс гутарж үзээгүй. Улс орныхоо нөхцөл болцоог ингээд нэрийг ингээ гаргаад явж байгаадаа баяртай. Ийм байдлаар явж ирсэн. Саппорт хийн гэдэг тухайд би нэг 4 зүйлийг хэлж өгье гэж бодоод байна. Түрүүн нэгдүгээрт нь хэлсэн тэр санхүүгийн чадварын асуудал энэ аяйгүй чухал. Угаасаа мөнгө зарцуулдаг спорт. Хоёрдугаарт нь бол тамирчны эрүүл мэндийг анхаарах. Энэ мөсөн дээр гэмтэх, бэртэх асуудал маш ихтэй. Тэгээд нөгөө маш их ядардаг, ийшээ тийшээ давхаад цаганд маш их шахагддаг, хичээл нь хажуугаар нь ордог тийм ээ. Тэгээ энэ байдал дээр хүүхдийнхээ хоол унд эрүүл мэндийг нь одоо харж хамгаалж өгөх асуудал байгаа. Гуравдугаарт нь гэх юм бол цаг
цагийн асуудал. За энэ тамирчин хүүхдээ тамирчин болгож явж байгаа айл бол цагийн золиосыг бол гаргана. Яалч байхгүй гаргана. Японд мэрэгжлийн клубүүд ерөөсөө ээж аавыг заавал байлц гэдэг. Тэгээд ерөнхийдөө Японд ээж нар бол ер нь бүх цагаа зарцуулаад энэ зүйлд банк цуг явж идэг. Дөрөвдүгээрт нь юу хэлмээр нь тамирчны сэтгэл санааны саппорт. Тэгээ энэ банк өдөр болгон хүн өөртөө тулж ажиллана. Ялангуяа энэ мөсөн дээр тулж ажиллана гэдэг маш хүнд хүүхдэд ялангуяа шилжилтийн насны үед одоо хүүхдийн бие томорн чаддаг байсан юм а чадахгүй болно. Маш их бэрхшээлүүд тохиолдог. Тэмцээнд орох болно, сандран, айн, ичин маш их асуудал болно. Тэгээ энэ бүхэн дээр одоо өөрийнхөө хүүхдийг сэтгэл санаан дээр нь саппорт хийн. Тэгээд энэ саппорт хийн гэдэг үгээр хэлэхэд амар ч гэсэн хийхэд бол маш хэцүү. Тэгээ энд юу хэрэгтэй гэвэл би одоо бүр томьёолж хэлэх юм бол soft skill хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө одоо ээж болгон мэдээж мөрөөдөл байгаа, өөрийн амбиц байгаа, эго байгаа. Гэхдээ энэ болгоныг үндсэн зорилго хүүхдээ тамирчин болох үндсэн зорилгоо мартаж энэ хүүхдийнхээ өмнө тэр өөрийнхөө амбиц, эго, хүсэл мөрөөдлөг гаргаж болохгүй. Дандаа арт талд нь, хажуу талд нь ивж, туршиж ийм зөөлөн хэлбэрээр хандж ийж хүүхдээ тамирчин болгоно гэдэг. Энэ айгүй том ийм soft skill-ийн асуудал байгаа. Тэгээ энийг анхаарал явах юм бол болно. Тэгээ манай Монгол хүүхдүүдэд бол энэ бие балдрын энэ нөхцөл байдалд нь бол энэ урангуулгалтын спорт маш зохимжтой гэж харж байгаа. Тэгээд одоо 2 жилийн өмнөөс Step Arena-тай хамтраад марлаа ингээд энэ Монголдо урангуулгалтыг сургаж эхэлсэн. Жилдээ 3-4 удаа ирж одоо богино хугацаагаар сургалт хийж байна. Эхний хүүхдүүд маань одоо манай хотод очиод айч мужийн тэмцээнд орж эхэлсэн. Тэгээ энэ тэмцээнд орж туршлага авч одоо тамирчин байж хэвээр учраас энэ тал дээр нь бид нар бас ажиллаж байна. Тэгээ одоо хүүхдүүдийнхаа төвшин тогтоолт ийм шинэ системийг оруулж ажиллая гэж бодож байна. Манай Монгол хүүхдүүд авьяастай байна. Энэ 2 жилд ийм тогтмол биш бэлтгэлтэй мөртлөө одоо jump бид нар сүүлийн үед маш мундаг хийдэг болж байна, спин хийдэг болж байна. Тэгээ ингээд бид нар энэ одоо энэ 100-ны сургалтаа бас хийхээр Step Arena дээр ирээд байж байна. Урангуулгалтаар хичээлэхэд одоо мөсөн гулгуурын талбай төлбөр гэж байна. Багш нарын төлбөр хамгийн өндөр нь. Энэ одоо мэрэгжлийн багш нар бол 10 минут нь, 15 минут нь, 30 минутанд хийдгээд одоо өөрсдийн үнэлгээтэй юм байдаг. Энэ багш нараас хичээл авахд бол маш их мөнгө зарцуулагддаг. Тэгээ мэдээж нэг багшаас биш янз бүрийн багшаар одоо нэг багшаас спин, нэг багшаас jump ч юм уу тийм ээ. Янз бүрийн байдлаар юмнууд авдаг, хичээлүүд авдаг. Тэгээ энэ өөрөө маш үнэтэй. Тэгээд дээр нь клубийнхаа нийтээрээ энэ мөс авч оролцож байгаа одоо base skating-гээ сайжруулах юм сургалтууд эднэр байгаа. Тэгээ энэ зүйлдээ бас мөнгө зарцуулж ордог. Тэгээ хэрвээ мөсөн гулгуурын талбай олдохгүй бол өөр хажуу талын хотын өөр газар эднэр гээд ийм зүйлүүд юу ийш тийшээ давхаад ингээд цагтаа уралдаад ингээд явдаг. Тэгээ нийт тэмцээн уралдаанд явбал өшөө илүү мөнгө зарцуулагдана. Гадаад руу явбал онгоцны зардал, тэнд байрлах зардал гээд маш их мөнгүүд гардаг. Дээр нь багш ингээд хөслөөд явах юм бол одоо мэрэгжлийн өндөр юуны төвчний багш нар бол нэг өдрийн $300 эдгээр их мэтлээ. Зөв жирийн дасгалтай үед сарда би нэг $5,000 бол баг зүгээр зарцуулагдаж чадна гэж хэлэхээр байна. Тэгээд энийг жилд хэд байх вэ? Зүгээр эрчимцэн дасгал орсон үед бол бүр одоо зардал гарна. Тэгээд тэмцээнд явбал бүр зардал гарна. Одоо ринг гэхэд нэг газар нь нэг ороход 900 yen одоо одоогийн ханшаар байгаах. Нэг нөгөө газар нь болохоор 1380 yen ч юм уу. Мөсний төлбөр бол ийм байгаа. Орох болгондоо төлнө. Детальчлаад яривал бүр ийм жижигхэн юмнууд зөндөө байна. Тэгээ одоо манай охины суралцдаг Чокио их сургууль эднэрт бол ерөнхийдөө нөгөө улсын шигшээ багийн энэ төр болцсон тамирчид ихэвчлэн суралцдаг тэнд. Тэгээ энэ тамирчид болохоор Японы тэшүүрийн холбоо өөрсдийнхөө нөгөө тэтгэлэг дэмжлэгт оруулна. Өшөө Японы тэшүүрийн холбоо нөгөө спонсор хийх компаниудыг олж ирээд тэгээд холбоо нь мэдээж тодорхой хувь тэгээд тамирчиндаа нөгөө спонсорынх нь одоо юу н орж ирнэ, хөрөнгө нь орж ирнэ гэсэн үг. Тиймэрхүү байдаг. Одоо жишээлбэл манай охины сургууль дээр байгаа
олимпиад явдаг тамирчин гэхэд одоо Toyota компани спонсорын хийдэг эднэр байх жишээтэй. Тийм учраас нөгөө дээшээгээ гараад яг одоо шигшээ багийн тамирчин болсон тохиолдолд энэ спонсорууд бол маш сайн ордог гэж бодож байгаа. Тэр хүртэл авч явах хүртлээ бол мэдээж аав ээжүүд өөрсдөө их хвчлэн авч явдаг. Тийм ба. За тэгээ уран уулгалтаар хичээснээрээ одоо хүн болгон тамирчин болох ерөөсөө алба байхгүй. Биеийн хөгжил энэ хөлний уланд байгаа одоо жоохон бага насны байх тусам энэ хөлний улны мэдрэмжүүдийг сэргээнэ гэдэг чинь тухайн хүүхдийн уурах тархины энэ одоо хөдөлгөөний эвсэл энэ янз бүрийн мэдрэмжүүдийг цочрол өгдөг энэ тэшүүрийн спорт ийм ач холбогдолтой юм байна. Тэгээд тийм учраас заавал тамирчин болно гэдэгтээ биш өөрийнхөө хоббигоор эсвэл үнээсээ үнслээд багш дасгалжуулагч болж болно. Эсвэл массаж одоо тамирчны эрүүл ахуйг тэтгэдэг хүн болж болно. Эсвэл одоо манай охин шиг спортын шинжилгээ ухаанаар хичээлээд явж болно. Зөв үнэхээр гарамгаад чадчихвэл одоо өндөр том тэмцээнүүдэд оролцоод мундаг тамирчин болж болно. Энэ янз бүрээр салбарлаж болох учраас одоо хүүхдийнхээ эрүүл мэнд тэгээд хүүхдийн хөгжил тэгээд энэ спортыг дагаад хамгийн чухал нь хүүхэд өөрөө ээлдэг хүн болж хөгжих ёстой гэдэг асуудлыг айгүй одоо марлаа бол тэрийг их голчилдаг. Сайн мэдчилж чаддаг, хүнтэй харилцаж чаддаг. Тэгээд энэ уран гулгалтынхан бол өөрөө ерөнхийдөө бас жоохон элит төвчний хүмүүс их байдаг. Тэгэхээр энэ хүмүүстэй одоо харилцаж чадах ууц хэмжээний ийм олон улсын хүн болж хөгжүүлэх ийм зорилготой эднэр бас байдаг. Тэгээ энэ тийм учраас маш их олон талаар хүүхэд хөгжих боломжтой спортоо гэдгийг онцолж хэлмээр санагдчих. Байлгүй яах вэ? Марлаг хай скулд байх үед тэгээд хүүхдийн биеийн өсөлт өөр болоод одоо багш өөрчлөгдөөд хийж чаддаг юм болохгүй болоод тэмцээнд ороод үр дүн дагж ирэхгүй ийм нөхцөлд тэгээд бас нөгөө хүүхдээ өөрийнх нь орчин байгаа шүү дээ. Тэгээд ангийнхан найз нөхөд хичээлээ тараал одоо дэлгүүр хошоо яваал, ресторан яваал ингээд эсвэл тоглолт надад кино үзэл тийм ээ. Тэгээд энд би яагаад явж болдгүй юм? Би яагаад ер нь жирийн хүмүүсээс өөрийн эднэр гэдэг ийм асуудлууд гарч ирсэн. Тэгээд зарим үед бол надад хэлэхгүй тэрэн лугаа явна. Тиймэрхүү асуудлууд бол гарч ирсэн. Тэгтээ нөгөө бага наснаасаа сураад өөрөө энэ хөдөлгөөндөө нэгэнт дасал авсан учраас хэдийгээр ингээд тийм болчмоор байлаа ч гэсэн хүүхэд өөрөө ерөөсө болж чаддгүй юм байлээ. Нөгөө буцаад биеийг нэхэд байдаг. Тэгэхээр хэд хоноод би эвгүй болоод би мөсөн дээрээ гарьяа гэж буцаад мөсөн дээрээ гарчдаг. Тэгээд тэр үедээ бол нэг болох юм шиг, өгөөч юм шиг байдалтай хүүхэд жоохон юм тийм үе бол гардаг юм байлээ. Тэр үед бол ингэж хоёрын хооронд мөнгө зарцуулж ахаар нөхөр минь болоорой гэдэг тэгж хэлжсэн удаа бол байгаа. Тэгтээ өөрөө нөгөө Чүкэ их сургуульд би очимоор байна. Тэнд дандаа топ скейтчдад суралцдаг. Тэгээд тэр Чүкэ их сургуульд очимоор байна гэсэн мөрөөдөл нь байнга хөтлөөд тэгээд яг уг хүн өөрөө болоогүй. Хэрвээ өөрөө болно гэсэн бол мэдээж өөрийнх нь өсөл бодол хамгийн одоо чухал учраас болиулсан байх бас магадлалтай. Тэгээд одоо Японы тэр Toyota хотод асар гоё том кампусын маш олон төрлийн спортын мэрэгжилтнүүд тамирчид одоо суралцдаг. Тэнд ингээ азар миний охин мөрөөцөөр яваад ингээ тэр сургуульд орсон. Тэгээд тэнцэнэ бакалавра төгсөөд дараа нь магистр төгсөөд магистрийнхаа дундуур жоохон чөлөө аваад нөгөө Асада Мау тамирчны айс шоунд оролцоод одоо бүх Японы хотуудаар яасан 3 жил тэр айс шоунд оролцож явсан. Тэгээ энэ бас өөрт нь маш их карьер одоо туршлагыг өгсөн гэх юм уу да. Ийм байгаа. Тэгээд буцаад магистраа хамгаалаад дараа нь докторт орсон. За энэ бол докторт орсон явдал бол миний хувьд ч гэсэн одоо маш баяртай болсон, дэвшил болсон. Яагаад гэвэл энэ уран гулгалтын мөсөн спорт гэдэг зүйл чинь хуурай газрын спортууд бол аягүй их судлагдсан байт юм байна. Мөсөн спортын энэ юунууд судалгаа нь өшөө одоо судлагдаагүй сэдвүүд маш их байт юм байна. Өөрөө гулгадгүй хүн судална гэдэг маш хэцүү байт юм байна. Тэгээд энэ өөрөө гулгадаг
хүн тэгээд дээр нь энэ судалгаанд оролцсон гэдэг бол айгүй чухал ач холбогдолтой. Тэгээд уран гулгалтыг судална гэдэг нь одоо нэлээд тийм надад бол баяртай байсан. Одоо олон улсад уран гулгалт дээр судалгаа хийж байгаа хүн бол хуруу дарам цөөхөн байдаг юм байна. Тэдний нэг нь одоо манай охин болж байна. Одоо судалгааныхаа ажлуудыг хийгээд Японд янз бүрийн дээд сургуулиуд дээр илтгэл тавих хэмжээнд эдгээр ирж байна. Тэгээд ингэж явах замдаа маш их олон үнэтэй мэрэгжилтэй энэ хүмүүстэй танилцж байна. Тэгээ өөрийн хүрээлэл үүсэж байна. Энэ айгүй надад бол сайхан санагдаж байгаа. Тэгээд доктороо хамгаалах юм бол бас одоо Монголдо барахгүй үнэтэй мэрэгжилтэй хүн болж ингэж гарч ирж байгаа. Тэгээд энэ докторт орсноос хойш би Монголд ерөөсөө энэ сургалт эхлэе гэдгийг бас өөрөө бид хоёр ярилцж байгаа тийм шийдвэр гаргасан. Яагаад гэвэл за өөрөө 15-6 жил гулгацсан. Дээр нь магистрат төгсөөд ингээд докторт ороод судалгааны ажил эхлэхээр энэ хүн бол тодорхой хэмжээний мэрэгжлийн төвшөнд ирлээ гэж ботсон учраас за одоо бол бас хүнд жоохон юм зааж ирнэ болох бах гэж ботсон. Тэгээ энэ 2 жилдээ бас өөрөө энэ заахтаа бас дуртай юм шиг байна. Тэгээд юу өөрөө ч гэсэн бас энэ хүүхдүүдтэйгээ адилхан багш болж ингэж өсөж бодож байгаа нь бас ажиглагдж байна. Тэгээд энэ судалгааны ажил бол маш үр дүнтэй зүйл байгаа. Тэгээд энэ судалгааны үг гэхээр одоо мэрэгжлийн тэр тамирчдыг маш их олон сенсор зүүгээд маш их олон мэрэгжлийн камераар олон хэмжилтүүд аваад зөвхөн компьютер дээр одоо баг жигтэйхэн тоо бодд юм байна. Програм бичдэм байна. Одоо нэгсэндээ марлаа робот бүжиглүүлж чадна гэсэн үг. Энэний програмыг бичдэг болж байгаа гэсэн үг. Тэгээ энэ өөрөө тэрэн дундаа одоо энэ тамирт энэ жишээлбэл нэг жампн дээр энэ ямар учиртай яаж хийвэл өшөө ямар наривчлалтай байх юм бол энэ өшөө юм болох уу? Айгуудад явандаа уран гулгалтын спортыг хүн шүүх биш одоо нөгөө компьютераар AI шүүх эднэр төвшний энэ програмыг бичлцэх хэмжээнд одоо суралцж байна. Тэгээ энэ Япон улсад суралцж байгаагийн ганц одоо гол ач холбогдол эндээ байгаа. Тэгээ энэ үүнийг авч чадж байгаадаа маш их баяртай. Тийм байна. За